Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо ганцаараа бизнес эхлүүлэх тухай бодож байна уу? Аль эсвэл аль хэдийн эхлүүлэх гэсэн өдөржин завгүй өрнө юу ч урагшлахгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Ихэнх хүн ингэж боддог. Илүү их ажиллах юм бол болно. Эсвэл сайн бүтээгдэхүүн байхад л хангалттай гэж боддог. Эсвэл одоо жаахан тэсчгэл юм бол болох байхаа гэж бодоод байдаг. Гэхдээ асуудал нь өөр зүйл байдаг. Ер нь бол ганцаараа бизнес эхлүүлэхэд асуудал нь хичээл зүтгэлтэй байгаа юм биш. Харин ямар арга барилаар ажиллаж байна гэдэгтэй асуудал нь байдаг. Тэгэхээр өнөөдрийн видеогоор би танд бизнесийн номон дээр байгаад байдгүй, хоосон онол ярихгүй, харин илүү бодит амьдрал дээр ганцаараа бизнес эхлүүлж байгаа хүн хамгийн түрүүнд ямар арга барилыг баримтлах ёстой вэ? Талаар ярилцах болно. Тэгэхээр та энэ видеог дуустал нь үзэх юм бол яагаад одоо болтол ядарч байгаагаа, юунаас эхлэх ёстой байсан гэдгээ цаашдаа илүү ухаалгаар бизнес яаж явуулах уу гэдгээ маш тодорхой ойлгож авах юм аа. За видео руу оръё. За ер нь бол бодит байдал дээр ганцаараа бизнес эхлүүлнэ гэдэг юу гэсэн үг вэ гэхээр эхлээд нэг үнэнтэй нүүр тулъя л та. Тэгэхээр ганцаараа бизнес эхлүүлнэ гэдэг бол та бол захирал, маркетер, борлуулалтын менежер, та мөн санхүүч, контент бүтээгч, үйлчилгээ үзүүлэгч. Энэ бүх малгайг бол нэг хүн өмснө гэсэн үг. Ийм нөхцөлд хамгийн их гаргадаг алдаа нь юу вэ гэхээр хүмүүс ингэж хэлдэг. За лого хийлгэн, пэйж нээн, пост хийн, үн бодно, зар явуулна гэл. Энэ бүхэн ямар ч дараалалгүй одоо ямар ч суурьгүй хийгдээд байдаг. Үр дүнд нь завгүй болно, ядардаг. Ядархаар эргэлзэж эхэлнэ, эргэлцгээр бууж өгөх магадaltaй болчдгоо гэсэн үг. Тэгэхээр статистик тоо мэдээгөр бол ганцаараа бизнес эхлүүлсэн хүмүүсийн маань 70-80% нь эхний 2 жилдээ зогсдог юм байна. Яагаад гэвэл тэд бизнес эхлүүлээгүй, харин ажил өөртөө бий болгосон байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд таны баримтлах ёстой сэтгэлгээ юу вэ гэхээр ганцаараа бизнес эхлүүлэхэд хамгийн чухал зүйл бол маркетинг ч юм уу мөнгө бол биш. Энэ бол сэтгэлгээ байгаа. Тэгэхээр зөв чиглэл рүү чиглэсэн их хөдөлмөр бол илүү үр дүнтэй байдаг байх нь. Ихэнх хүн би хангалттай хичээж байна гэж бодоод байдаг. Гэхдээ зөв асуулт нь юу вэ гэхээр чи яг зөв зүйл дээр хичээж байна уугүй юу гэдэг нь бол хамгийн чухал байдаг байх нь. Тэгэхээр буруу чиглэлд 10 цаг зарцуулснаас яг зөв чиглэл рүүгээ 2 цаг зарцуулсан нь энэ нь илүү 10 дахин илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр бизнес бол мэдээж хэрэг аз бол биш. Энэ чинь систем. Ганцаараа бизнес эхлүүлж байгаа хүмүүс ихэвчлэн ингэж найддаг. Юу вэ гэхээр олон хүнд хүрэх юм бол орлого ашиг нэмэгдэнэ. Нэг л өдөр тесрэх байх хэмжлэнгээр бодоод байдаг. Гэхдээ бизнес бол найдвар ч юм уу таамаг бол биш. За аз туршилт бол бүрч биш. Энэ бол харин юу вэ гэхээр систем байгаа. Системгүй бизнес бол бизнес эрхлэгчийн сэтгэл санаанаас хамаарсан орлогыг бий болгох системгүй бизнес үүддэг. Нэгэсэндээ систем байх хэрэгтэй. Системгүй бизнес бол зүгээр л та тэр өдөр ямар сэтгэл санааны байдалтай байна түүгээр чинь шалтгааллах гад байдгаа гэсэн үг л дээ. За тэгэхээр хамгийн түрүүнд баримтлах ёстой нэг зүйл маань бол арга байгаа. Энэ нь юу вэ гэхээр бүтээгдэхүүнээс бол эхлэхгүй байх нь, пэйж хуудаснаас бол эхлэхгүй, харин асуудлаас эхэлнэ. Яагаад гэвэл хүмүүс бүтээгдэхүүн худалдаж авдаггүй, харин асуудлынхаа шийдлийг худалдаж авдаг гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөсөө хідэн асуулт асуунаа. Би яг ямар хүний асуудлыг ямар асуудлыг яг ямар байдлаар шийдэх гэж байгаа юм. Яагаад надаас энэ бүтээгдэхүүн үйлчилгээг авах ёстой вэ гэсэн асуултанд хариулна гэсэн үг. Тэгэхээр жишээлхэн бол би зүгээр нэг сургалт зардаг гэж хэлэхгүй нэ штэ тий. Би харин ганцаараа бизнес эрхлэгчдэд эмх замбраагүй маркетингийн байдлыг нь алтгамжлсан систем болгож өгдөг сургалт зарна гэх юм уу тий. Илүү ингэж асуудлын ямар хүмүүсийн ямар асуудлыг ямар байдлаар шийдэж өгч байгаагаа илүү тодорхой болгож гаргаж ирэх ёстой гэсэн үг. Тэгэхээр зүгээр нэг сургалт зарна гэж хэлгээс энэ хоёрын сая өгүүлбэрийн хооронд бол асар том ялгаа байгаа гэсэн үг. Ганцаараа бизнес эрхэлж байгаа эсвэл ганцаараа бизнес эхлүүлж байгаа хүн хамгийн том алдаагаа энд гаргаад байдаг. Тэр нь юу вэ гэхээр олон хүнд буюу хүн болгонд хэрэгтэй юм хий гэж бодоод байдаг. Гэхдээ үр дүн нь юу вэ гэхээр тэр нь хинт ч яг таг тохирохгүй гэсэн үг. Угаасаа яг үннийг хэлэхэд бол бүх хүнд хүрж ажиллаж чадахгүй шүү дээ тий. Бас бүх асуудлыг шийдэж чадахгүй. Мөн одоо бизнес чинь бүх хүнд таалагдах албагүй байдаг. Харин нэг хэсэг онцгой зорилтод хэрэглэгч зориулсан байх ёстой. Энэ нь юу вэ гэхээр яг одоо чиний бүтээгдэхүүн үйлчилгээний чинь асуудлаар шаналж байгаа тий. Тэр талаар шийдэл хайж байгаа. Үүндээ мөнгө төлөхөд бэлэн байгаа тэр хүмүүсийг зориулж бараа үйлчилгээ бүтээгдэхүүнээ гаргана гэсэн үг. Тэгэхээр гаргаж байгаа бүх контент хийж байгаа контент чинь илэрхийлж байгаа мессеж, үн, санал бүгдээрээ л тэр зорилтод бүлэг хүмүүс рүү чинь чиглэсэн байх хэрэгтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр хамгийн түрүүнд анхаарна. За тэгэхээр эхлээд орлогоо бий болгоод тэгээд дараа нь улам сайжруулж төгс болгоно гэсэн нэг зарчмыг бас баримтлах хэрэгтэй. Ганцаараа бизнес эхлэгчдийн бас нэг том алдаа нь юу вэ гэхээр
Бүхснийг одоо төгс төгөлдөр болгох гээд хичээгээд тэгээд удах гад байдаг. За лого маань төгс биш байна, сайт маань төгс биш байна, контент гоё биш байна гэх юм уу те. Гэхдээ бодит байдал дээр бол төгс байдал бол орлогыг хойш чирдэг нэг шалтгаан байдаг. За тэгэхээр эхний зорилго бол эхэндээ бол брэнд бий болгохдоо биш, олон дагагчд болгохдоо ч биш, харин илүү бодит хэрэглэгч бодит орлогыг бий болгохдоо чиглэх ёстой юм байна. Орлого бий болох юм бол системээ сайжруулж чадна, тусламж авч чадна, цаг хэмнэн, стресс ч багасна шүү дээ. Тэгэхээр энэ дээр анхаарах нь бол чухал нэг алхам. Тэгэхээр өөрийгөө бараа бүтээгдэхүүн биш, харин бизнесийнхаа эзэн болгоод илүү үр дүнтэй байдаг. Энэ бол дөрөвт гаргана. Ганцаараа бизнес эхлүүлэхэд хамгийн аюултай зам бол би хийж л байвал болно гэдэг мэдээч хэрэг эхэндээ бүгдийг хийж таарна, хийх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэх юм бол мэдээч хэрэг чи ядарна, өсөхгүй, бизнесээ бас барьцаалчихна. Тиймээс эхнээсээ энэ ажлыг хожим өөр хүн хийж чадах уу гэдэг өнцгөр асуудал ажилдаа хандаж бодох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр өөртөө хэлэхдээ би бол бүхнийг хийх хүн биш, бүхнийг мэдэх хүн биш, харин шийдвэр гаргагч байх ёстой гэдэг өнцгөөс асуудалд хандаж зөв арга барилаар явах ёстой байдаг бахнэ. Тэгэхээр ганцаараа бизнес эрхэлж болно. Гэхдээ илүү системтэй байх ёстой. Тэгэхээр баримтлах нэг арга маань юу вэ гэхээр инженеэс дүгнэлт хэлэхэд бол их хийхгүй юм байна. Их ажиллах, их хөдөлмөрлөхтэй гол нь биш юм байна. Харин зөв арга барилаар хийж эхлэх нь илүү чухал юм байна гэдгийг ойлгосон баг. Хоёрт нь бид нэр ойлгож авсан зүйл бол зөвхөн маркетинг брэндээс шууд бүхнийг эхлэх биш, харин асуудлаас эхлэж төвлөрөх ёстой. Тухайн бараа бүтээгдэхүүн ямар асуудлыг шийдвэрлэж байгаа нь илүү чухал байдаг байх нь. Нөгөөх нь бүх хүнд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргах биш, харин зөвхөн зорилтод хэрэглэгчдэд төвлөрсөн байх ёстой. Түүний дараагаар орлогоо төрүүлж бий болгох ёстой гэдэг нь бол маш чухал арга барил байх нь. За үүний дараа системийн эзэн болгож өөрийн бизнесээ системтэй болгох ёстой байх нь. Ингэж чадах юм бол ганцаараа байсан ч гэсэн илүү эмх цэгцтэй ухаалгаар урт хугацаанд бизнесээ авч явж чаднаа. За танд энэ видео таалагдсан бол та лайк, комментээ үлдээгээд дискрипшн хэсгээр байгаа манай линкэн дээр дарж сонирхоорой. Бид ганцаараа бизнес эхлүүлсэн ч гэсэн хаанаас яаж системчлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан сургалтуудын линкийг байршуулсан байгаа. Тэгэхээр танд энэ сургалтууд маань юу хийх вэ гэдгийг биш, ямар дараалалаар яаж хийх вэ гэдэг хэлбэрээр сургалт маань бүтээгдсэн сургалтууд байгаа учраас тусалах баха гэж найдаж байна. За лайк, комментээ үлдээгээрэй. Бидний дараагийн видеог хүлээн авч үзэх бол subscribe дарж хонхоо дараарай.